Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан бол хүний үндсэн эрх болох бэлгийн болон нөхөн үржихийн эрхийг хангаж, үнэн зөв мэдлэг мэдээлэлд тулгуурлан сонголт хийх боломжийг бүх хүнд бүрдүүлэхийн төлөө ажилдаг нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллага бөгөөд 1969 оноос хойш дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан Монгол улсад 1979 он болон 1989 онд болсон хүн амын тооллого явуулахад нь үндэсний статистикийн хороонд тоног төхөөрөмж, техник арга зүйн дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан Монголд хүн амын тоон мэдээллийг боловсронгуй болгох чиглэлээр анхаарч ажиллахаас гадна бэлгийн болон нөхөн үржихийн эрүүл мэнд ба эрх, гендрийн тэгш байдал, залуучуудын хөгжил гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан нь Монгол улсад бэлгийн болон нөхөн үржихийн эрүүл мэндийг дэмжих, эрхийг хангах зорилгоор хууль эрх зүйн орчинг ээлтэй болгох, засгийн газарт энэ чиглэлийн стратеги төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, мөн шаардлагатай эм хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг нь эхнэрэн тусламжинд телемедицин буюу зайн оншилгоо зөвлөгөөг улс даяар нэвтрүүлсэн явдал юм. Эдгээр ололт амжилтууд нь Монгол улс мянганы хөгжлийн зорилт дугаар 5 буюу эхийн эндэгдлийг 75% бууруулах зорилтыг биелүүлж чадсан дэлхийн 9 орны нэг болоход ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Монголын гендрийн тэгш байдлыг хангах хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулиудын нэмэлт өөрчлөлтийг боловсруулах болон батлуулах явцад нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан мэргэжлийн дэмжлэг үзүүлж ихээхэн хувь нэмэр оруулсан. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан Монгол улсын засгийн газрыг хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоог бий болгох ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор улс даяар нийт 17 нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулсан. Мөн үндэсний статистикийн хороотой хамтран Монголын хамгийн анхны гендер суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгааг хийж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэх EGBV, гэр бүлийн хохирогчдод үзүүлсэн үйлчилгээг бүртгэх eHealth зэрэг системүүдийг бий болгосон юм. Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан үүсгэн байгуулагдсан цагаас залуучууд ба өсвөр үеийнхнийг дэмжиж, залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг боловсруулж, батлуулах ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн хүчин чармаалтын дунд Монгол улс 2018 онд бэлгийн болон нөхөн үржихийн цогц боловсролын олон улсын арга зүйн удирдамжийн үндсэн агуулгыг ерөнхий боловсролын хөтөлбөртөө тусгасан анхны орн болсон юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан дараах 3 зорилтыг биелүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Нэгдүгээрт гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх. Хоёрдугаарт урьдчилан сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх. Гуравдугаарт гендер суурилсан хүчирхийлэл, хорт зан заншлуудыг таслан зогсоож тэглэх. Жирэмслэлт бүр хосуудын хүслийн дүнд, төрөлт бүр эсэм мэнд байж, залуу хүн бүхэн нөөц бололцоогоо бүрэнд ажиллаж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан